Сайн байцгаана уу? Ансайд реакшны маань дараагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаараар бүгдээрээ 113-ийн шинэ дуу гарсан. 2 өдрийн өмнө шинэ дуу гарсан байсан. Тэгээ тэр дуун дээр болон дөнгөж хэдэн цагийн өмнө гэрлээ. 7 цагийн өмнө гарсан гинжинтэй хамтарсан бас нэг дуу. Энэ хоёр дээр хоёулаа реакшн хийв. Би болохоор энэ Four Seasons гэдэг энэ дууг сонсоог байгаа байхгүй. Энэ дуу гэхдээ биш энэ дууг сонсцоо гинжинтэй хамтарсан дууг сонсоогүй. Тэгээ энэ дуу нь болохоор энийг одоо яаж унших юм бол Пучка гэх юм бол Пучка гэх юм бол энэ нэг үнтэй хамтарч дуусан дуу байхгүй юу? Тэгээд энэ дуугийн нөгөө нэг саяхан бас юу яасан нас барсан нэг хүний гэгээн дурсгал зориулж тийм дуусан. Тэг би уу сонссон баг. Жаахан манай 113 бас гоё шүү. Манай 113 тоотгод болтой гэж. 113 гэнг бэ хоёр өмнөдөө бөмбөгдөж чинь тийм. Энэ хоёр барыг өршөлтөө таам шүү. Бид нэрс ер нь завсарахгүй нэ. Завсарахгүй. Их манлаа харахгүй. Now chills down. Oh, you should go feel down. Тэг би энийг зөв үзэж байгаа. Now chills down. Энэ гэгэн дурсгал зориулж Oh, you should go feel down. Гэгийн дурсгал гэж нэр идэхтэй ямар сан. Харин тийм байгааз би бас яг ингээл нэг амар ингээ яг клипнийх нь яг өнгө нь бол ингээ хар бараа тий. Ерөнхийдөө тэгэл юм байгалыг гарч байгаа л тэгснэ эмэгтэй хүний бие хаа гараал ингээл нэг тийм уусаж одоо нэг байгалийн сайхныг эмэгтэй хүний биеэр зүрсэн юм шиг нэг тиймэрхүү утгатны клип байгаа аахгүй юу. Тэг яг юуг нь тэгж тэрэлсэн ойлгохгүй л байна дуугаар. Би болохоор бас тэгсэн байхгүй айгүй амар сүртэй гэгийн дурсгал мусгал гэмтэй амар шалдаг хүн гэж байна. Юу вэ гэж бодсон. Гэтэ бас яг тэгж хийж болд юм бах та гэж бас бодсон. Хүний гэгийн дурсгалд яг энэ бол нөгөө нэг дөрвөн улирлыг илэрхийлж байгаа байхгүй юу? Яг энэ дөө хийцэн байсан тэнгуутаа яасан юм болов уу гэж би бас бодсон. Гэтэ яг нэг анхны сэтгэл анхны реакшн гэж бас өөр байдаг тий. Хойлоо ингээд дараа нь ингээд дуунуудаа ингээд машин тэрэнд ингээд гэртээ ингээд байн ингээд сонсохоор бас амар гоё санагддаг шүү. Бас анхны сэтгэлээс шал өөр бас амар санагддаг тий. Нэгээс хэлхэн зүйтэй гэж бодож байна. Тийм тэгээд надад болохоор бүр ингээд эхлээд сонсчод энэ залуугийн хоолой надад бүр амар гоё санагдсан байхгүй юу. Тэгээд тийм Пучка гэдэг байгаа залуугийн хоолой. Тийм цаанаасаа нэг тийм гоё санагдаад байгаа байхгүй юу. Нэг зөөлхөн тослог хоолойтой тий. Нэг аргадаач байгаа юм шиг тий. Тэгсэн нэг тийм нэг барилч юм шиг тий. Тийм сонир гоё хоолой. Би энэ донд тутаасан. Чи намайг өгсөн айлах уу? Гоё. Чи намайг өгсөн ч хайрлах уу эсвэл өнгөрсөн болоод хайрлах уу? Чамайг дүүгтлээ санаад цаанаасаа л өгч чадаагүй.
Янзгүй далаа шиг ямар их хайрыг дүүргэж байгаагүй. Би өөрхөдөө тавтах бүст, нөгөөдийг давтах бүст, хүмүүсийг татах хүч, өөрийгөө мартаж өгс. Өнөөдөр магтаач гос, чамаас би гарч өтөс, санаад гарч өтөс. Намайг чамаас гоё өтөс. Энэ чинь надад гарч өтөс. Үсний зөрчилтэй өөрчлөлт. Ямар цагаан хүнсээ 113 хүнс Алангрын той шүү. клип бол гоё. Яа гоё. Харан амлын оглогч Монгол Улсын ойлгогч бүрэн шин бол их малла таны Монголын урлагт хийж бүтээсэн бүгдийн үний талбай. Яг хөө тэгэхээр ийм юм биш үү нөгөө нэг энэ дууг ингээд инх манлахт ингээд гигэнд дурслагт зориулж хийсэн. Тэгтээ бол яг хөө шууд нэг өг мүг ч юм уу тий өг мүгийн шууд тэр хүнд хандаагүй. Зүгээр яг энэ уран бүтээл ингээд цацхтаа энэ хүнийг гигэнд дурсгалд ингээд зориулж цацж байна гэд тий. Нөгөө нэг хин нэг юуны фокусчин залуус нөгөө нэг ялтаа нөгөө нэг талигач зориулж байна гэд бас тэгтэхтэй адилхан. Одоо би ингээд хайлж хөндлөж явдаг юм талигач нөгөө нэг хайскул шүү дээ. Хайлж хөндлөж явдаг тэр уран бүтээлтэй өөрийнхөө ялтыг зориулж мөрүүлж гэдэгтэй адилхан энэ уран бүтээл болохоор хийцэн байсан байгаа. Тий хийцэн байсан. Ингээд бас хүндэтгээд тий хүнийг би бас яг тэгж байна. Хийцэн байж байгаа яг дуугаа цацхтаа яг ийм үйл явдал болоо. Тэгээд тэр ахыхаа ингээд урлагт хийсэн нүр их ингэж тий хөдөлмөрт нь ингээд гигэнд дурсгалтанд зориулж цацсан юм байна. Тэрнээс шинэ дуунд бол утга санаа клип мэлибэн тэр хүн ямар ч хамаагүй. Гэхдээ яг ингээд гигэнд дурсгалт ингээд зориулаад энэ уран бүтээлээ зориулсан юм байна. Тий яг зөв. Зөвлөд болохоор би үс гэж ойлгох байхгүй. Нөхцөл шалтгаан хүн бэ гэж бодоод тэгээ дараа нь бодоодсэн чинь яг тийм. Тэгээ одоо тэнгуү чи хойлоолгонгууд яг нөгөө гигэнд дурсгал гэж ойлгонгуудаа нөгөө ганг би нөгөө нэг юуны нөгөө бас нэг Саша тий найздаа зориулсан дуу мууч тэр чинь болохоор шууд утгаараа штэ. Тий. Гээ яга ингээ орхио явж ба чи хий. Тэргээл яг ингээд яг бүр найздаа зориулаад ингээ хийцэн байдаг. Тэрнээс бол яг утга агуулгын жоохон өөр. Тэгээд ихтэй ямар гоё дуу вэ? Харин гоё яагаад амар гоё. Тэгэхээр энэ дуу 113 гэхдээ ямар амар гоё орж ирээ бүр. Бүр нэр сэтгэл ураал ороод ирлээ. Тийм. Надад болохоор 113-ийн нөгөө нэг Пучка гэж залууг нь холоод бүр амар гоё санагддаг. Үнэхээр би ингээ сайн нөгөө нэг тэр Пучкагийнхны хотонд орсон ингээ 113-аач бүр мартчих. Марцсан ингээл амар орсон ингээ байжсэн чинь 113 гинт амар гэдэг орж ирэхээр би бүр хөө гэж бодлоо шүү дээ. Амар гоё юм. Хүсмэс нь ямар гоё вэ? Тийм аа энэ хүмүүс чинь тоол моо хийх чаа гэдэг имиж амар гоё өөрчлөлт амар гоё. Зуны дугаад үнэхээр сэтгэл гаргаж байгаа юм шүү. Манай тэгээд энэ өөр бас ийм хүн хүмүүсээ байдаг юм. Дуулдаг хүүхд юм уу? Диш төлөвлөж таарч. Өмнө комментүүд нь шүү дээ. Син бяцлаа чиз дөрөөр респект амар шатдаг Пучка. Тэг үргэлж. Гэхдээ энэ дуудтай сонсоол ингээс гоё сонсогдлээ. Энэ дууд нөхөрөг таалагдсан. 2 өдрийн өмнө гаргасан 76 Гэхдээ гоё юм байна. Зэр гоё. За одоо бүгдээрээ өнөөдөр гаргасан гинжинтэй хамтарч гаргасан заяа. Зуны зугаа гэдэг нэртэй дуу юм бэ. За сонсгоо. За. Даваас руу халзаа ямар их продюсер тий.
Манай 113-ыг стайл олж ирж байна. нэг өөрөөрөө явж байгаа. Үнэнгээ өнөө таньхээс яасан шүү дээ. Энд ихтэй надад ингэ санагдлаа. Энэ яг бүр нэг юм яг л эрчүүдийн дуу юм шиг санагдчих. Тий, одоо ингээл эднэр одоо ингээл өглөж мөглж байгаа тийм ингээл ер нь ингээл яг л эрчүүдийн яагаад ч юм надад тийг санагдав. Яг нэг мөших гоё эрчүүдийн дуу шүү. Нэг гоё залуучуудын дуу юм шиг. Охтууд их биш зүгээр яг гоё эрчүүдийн дуу юм шиг санагдчихэв. Тэгээ энэ нөгөө нэг ганг би бас үнэнгээ Энэ яагаад дийслээд байгаа юм гинж одоо. үгүй ганг би Энэ тэ яагаад энэ ихтэй нөгөө амар гоё юм шинэлэг хөлбөр юм шиг санагдаж байна. Одоо үнэнгээ ч гэсэн өмнө ч гэсэн байсан шүү дээ. Тийм байсан. Тий, тэрийг болохоор бас ганг би бас энэ гинжин бас ихийн хоёр бас амар ингээд гоё өөрөөр дуулж байгаа байхгүй юу. Ингээд амар гоё ингээд яг өөр нэг гоё хөлбөр надад санагдчихэв. Тэр дууны юу? Тэгээ тэр дууны чинь ганц хоёр мөрийн л дуулсан биш. Надад үнэнгээ гэдэг. Үгүй харин тий гэхдээ тэр дууны одоо жишээлбэл тэр дууны ганц утга агуулга нь бол энэ тахилтан шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Энэ клипийн ч гэсэн клипийн үзэгдэж ч гэсэн ер нь нэг амар гоё юм. Эр хүний эрчүүдийн спорт гэдэг шиг санагдаж байна. Хохон бэн надад сахан нэрвтэй жагсан андуур стако төдөстэй гүцэн тач зүгарны айж таахгүй гүлгнүүдийн давар буцааж Юу гэсэн бэ? Аран бин зогцсон бол яа гүчи аваач ажил хийвэл дуусах гопорчи аваач хамгийн тустай мафагийн хотын маратон охты хөвтөйт минь намайг хурдсан би болог наран яа мулснагэрия Отмын сария гурван хоёр нэг дээрия яа их мулснагэрия Майами сэрия сама пепула дээрия хончны бондо би тостогондо мулия тонгожоо нөхөн би дотожиг суулия гурван замын жихия арачонгоноя ихин надия эндэлтэн янзар шатия тосомон гинара дүрэ тосгодэрэн тухудия тосоч хоорондоо топиг суулия Арморс юм. Энд ч чаан сонсоод гоё юм шиг санагдаад байна. Чаан сонсоод. За одоо яах юм бэ? Дараа нь маргааш бишин да чанга сонсъё. Би тэр дахиад сонсож байлаа. Хичгүй. Энэ ихтэй бас нэг ганц үнэнгээд биш ер нь ингээд гой хэсэг орсон биш дуунуудын. Тийм ээ. Тэгээд эхлээд би өгнүүдийг ойлгохгүй байгаа гэсэн чинь нөө тонгоргоод байгаа юм болов уу гэж би бодож Үгүй шүү дээ. тонгоргоо байсан. Үгүй шүү дээ. Чочууч болж. Гэтэ одоо ингээд ер нь одоо энэ дуун дээр яг л ингээд 113-ын стайл явж байгаа байхгүй. Өөрийнх нь үндсэн Тийм, суур. тийм суур явж байгаа байхгүй. Тинчэнтэй атгүй яахтэй угаасаа. Буруу бичсэн юм шүү дээ.
Өнөөгийн үнэнгээ үнэн явах юм аа тийм. Ямарч мэрэгчлийн гамбах өөр хичээл тулсан явж тай гамбах өөрийн чимээ тулсан эргэж боцох замбах өөр их насаар тулсан илүү боцох хамбах чиний мэдгүй зүсүрнэ баруу дуу баруу шай нүдэртэн цаг оршим хутлаа бистако таажуу дамсгал булаах тав хоцхон байна надад сахан нэрвтэй жагсам андуур бистако дүүдэштэй гүцэн даач цунгарны хайч таахгүй гүлгнүүдийн даврах боцаа шугаацтай сав хараа чадах юм Хин хэлээд байна юм. Эрчүүдийн хооронд бас асуудал байдаггүй л үү. Энэс их сонирхолтой Рэтрүүдээр над яаж ч одоо ингэ түрүүний одоо энэ дуу энэний өмнөх 113-ын дуу энэ дуу хоёр бол шал өөр азар тэнгэр өмнөх 113 бол ингээл амар зөөлөн ингээл амар гоё ингээл өгнүүдээ амар ингээд маш ойлгомжтой тод өглөөл ингээл юм амар гоё бэ ингээд нэг зөөлөн нэг амар гоёс энэ дээр болонгод бүр үнэндээ л юм амар гангстер тийм хаард гудамжны юм нахаалны хаард төрлийн ингээд өгүүлж мөглөөл тийм ингээд юм байгаа байхгүй. Тэгэхээр үнэхдээ хүн ер нь уран бүтээлч хүн гэж юу нэг иймэрхүү юм дүрийг ингээд өөр бүтээгээд хийж ялгаж чадчих гэдэг чинь амар гоё ур чадвар баггүй ер нь бол тийм. Тэгээд олон янзын характерыг гаргаж чадчих тийм. Тэгээ өглөхтэй ч гэсэндээ дундаа ч гэсэндээ шал өөр өглөөл яг дундаа таруулал ингээд амар гоё ер нь амар мундаг. Зуны дугаа угаасаа пиг байх нь тодорхой юу ярих вэ? Ер нь хоёлаа ганг бейс ер нь бүр өмнө нь бол угаасаа 113 угаасаа улаан ногоон пен штэ угаасаа штэ яг сүүлийн үед яг ганг бей яг таалагдтал дэжмэдэж дуу гаргаад байгаа болохоос 113 угаасаа амар тийм чансаатай орж ирэхдээ л тэр хамгийн анхны тэр нөгөө бааталтаа гэдэг юм лээ. Ямар бүгдийн зүү дээр бааталтаа гэдэг чинь. Тэн дээр байхад л угаасаа амар юу яадаг гэсэн байхгүй юу? Рэп дивч. Рэп димби. Тэгээ тэрэн дээр байхад л угаасаа л ингээл үг хэлнэ амар хурц те. Ингээл хэлж байгаа юм нь бусдаас өөр. Бусдад нь болохоор би биний дислэгтэй дандаа зүгээр нэг ГП ла нөгөө юм хараад хэлдэг байсан бол манай хүн жоо ёжлож хэлдэг гэсэн байхгүй юу. Угаасаа л амар тийм хүүхэд байсан гэдгийг бүхэн мэдчихсэн. Тэгээд дуунууд нугасаа л тэрнээсээ бүр ингээ ахаал өгнүүд дээр амар анхаардаг. Тийм байна. За энэ манай гинжин нэг цагийн өмнө нэг юм пост биш энэ дуун дээр нэг юм коммент хийдэг тэрийг зассан байна ингэнэ. ККК кики би дүүгээ дийслээд яах вэ дээ? Эндүрч андуурч эхэлцгээхээс чинь өмнө би ямарваа нэг тодорхой хүн амьтан руу дийс хийгээгүй. Тэр тусмаа гангаа дүүрүүгээ. Бүрч биш гинэ. Бүрч биш гэдгээ хэлчий дөө. Далдаагаад байгаа бацаанууд болон зарим нэг хөгшин бандуудад бүгдэнд нь хамаатай гэдэл ойлгосон ч болно гинэ. Угаас нэг хүмүүсийн нэр чинь нэг юу яагаад байгаа штэ. Одоо нэг хоёр тоглолт ингэ болох гээд байгаа штэ. Гэтэ яг нэг дөнгөж энэ хоёр 113-ын дуу тэгэнгүүтээ ганг биеийн дуу ингээд жоохон дийсгээд бид нэр ойлгоод байгаа шүү. Сайн гэхдээ би бас яг тэгж ойлгосон байхгүй тэр нөгөө нэг юун дээр үнэнгээ дээр явцсан шүү дээ. Тэгэхээр тэгж ойлгосон чинь манай хүн үгүй гинэ. Зүгээр өөр гаруудад хэлж байгаа юм байна. Мөөс өчнөө л юмуд байдаг шүү дээ.
Тэгэхээр нэрийг 113-ын сүүлийн хэсэг бүр шар ус босгож байна гинэ. Тэр яг нэрээ сүүлийн хэсэг би бүр юу вэ? Юу болоод байна гэж бодлоо шүү дээ. Тэгээ би харин эрчүүдийн спорт гэдэг чиг эрчүүдийн дуу байна гэж хэлээ шүү дээ. Солиотой хамтрал юм. Нэрээ л амар тийм сонио хамтрал юм тий. Гэтэ ер нь би энэ хоёрыг ингэж хамтдаа уран бүтээл хийнэ гэж юу бодож байгаагүй шүү. Аавын 113 аавын сүүлийн хэсэг бол 2. Тохон чи тастай гандаа гэл. Ийм жоохон бахад ийм тоглолт дуу байдаг лөө. Байсан шүү дээ. Тохон чиний газар та. Тийм. Гэтэ яг энийг ирнэ. Юу гэж тийм байхгүй тий. Наац 113 зохиосон л байгаа шүү. Аян дээр нь зохиосон маас тийм. Зүгээр төрн бүжил яг дуу. Энэ дуу сонссны дараа хажууд байгаа эмэгтэйгээ бавчлаа ямар вэ? Зуны 100-аатай болох нь нэгэн тодорхой. 113 бас гинжин хийсэн дуу хараал ицсэн зуны хийх болох нь тодорхой. Манустын цуглаж бут авах нь тодорхой. За зовлон яриад явах бай. Тэнд угаасаа юу болох нь тодорхой. Тэгээ зуны 100 дэрний дандаа бас канаад идэх тийм шүү дээ. Дандаа жоох хөвгттэй. Тийм дүүнэлтэн төрөөд дээр зуны 100-ыг энэ удаад алгасгаар шийдсэн. Гэхдээ бас цайрын санагдаад байгаа надад. Гэхдээ бас 113-ийн тайз нь ямар байх бол тэгээд ямар үзүүлбэрүүд үзүүлэх бол тэгээ 113 тэгээ амьдараа хэр дуулах бол одоо ингээл амар олон хамтрагч амар олон уран бүтээлч хамтраад байгаа шүү дээ. Тэнгуүтэ за тэр амар олон хамтрагч нар нь ч яах вэ? Тэнгуүтэ 113-ыг зүгээр амьдараа хэрхэн яаж дуулах бол заяа. Тэгээд одоо н Rocket Bay-ийн тоглолтын тайз маяг амар бусдаас шал өөр исэн шүү дээ. Тэнгуүтэ тоглолтын тайз нь хэр байх бол гэдгийг л надад сайн. За яг тэгэл юм яаж ярих вэ? Тэгээ сэтгэл хөдлөөд 113 руу бүгд очиод үзчих юм л бид ганлийн дараагийн байлаа. 5 сарын 31. За үг яаж хөө бодлоо 2 дуун дээр хийлээ. 22 битэр асуу. Ямар тонтортой. За дараагийн дугаарт баяртай.